бид нар бол ингээд өөрсдөө тойл байгаа байхгүй. Тэгээд одоо ингээд та бүхэн яг ингээд айгуул тэн зам дээр хүртэл яг одоо харагдана. Хүүхдээ чирээд ингээд гүйж идэг замын голоор. Дараа нь яаж тэр хүүхэд ногоон гэрлээр гарцтай газараар гарах вэ гэдэг нэг асуулт байна. Хоёрдугаар гэх юм бол одоо энэ хүүхдүүд сайн нэг дөрвөн хүүхэд тоглоомын талбай дээр очиод нөгөө хайж явж байгаад живэд тасалсан. Тэрний дараа мордон цэрийн зөвл Баян шуунд нэг хүүхдийн тоглоомын талбай засч амсалж байсан. Тэгэхэд нэг альтеркийн нөлөө алга болгосон чинь нэг хажуу талын юу яах би энэ саад чинь нураач шүү. Тэр альтерк олж игээд уралж ирсэн. Энэ болгоо ингээд зүгээр яг одоо юу ч их юм дээ ингээд тэр үедээ тэгэл өнгөрчлөөсөн. Тэгэд хамгийн гол юм нь бид нар ингээд өөрсдөө эхлэх систем байлаа. Дараа нь тэр тоглоомын талбайгаа за одоо айгүй бол маргааш ч өнөө нөгөөдөр ч өнөө нэг юм эвдлээс үүдгцэн байгаа бох гэд дараа нь очиж иргэсэн чинь яг эсэргээрээ байсан. Тэнд нь ингээд анхаар хүүхэд явж байна гэдэг ингээд юм юу банзан дээр ингээд бичээд ингээд нэг айгүй хурдтай тавьдаг тэрэн дээр ингээд тавьсан байсан. Их сургуулийн хүүхдүүд ирээд нэг ангийн оюутнууд ирээд тэр авийн цэвэрлээд бордоо цацаад юм үүс нөгөө цэцэг тарих гэх тийм ажлууд зохион байгуулж байсан. Тэгэхээр зүгээр бид нар ингээд нэг жоох юм эхлүүлчих юм бол тэрийг ингээд одоо үргэлжлүүлээд тэрэнд ингээд ер нь бол харанхуй зөвхөд суугаар нэг зэсэн гэрэл асаагаасай гэж хүсэж байна. Баярлалаа.